Эрхэм гишүүдийнхээ өнөөдрийн амар амгалан алтгыг бүгдийн барийн мэндийг бас дэвшүүлье. За байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл орж ирж байгаа. Харамсалтай байгаа. Орон нутгийн иргэдээс санал бараг аваагүй. Байгаль орчиндөө амьдарч байгаа иргэдийн амьдрах нөхцөл байдалтай холбоотой асуудлаач бас бүрэн дүүрэн судлаж шийдвэрлэх байдалд орж ирж байгаа. За хэд хэдэн асуудлууд байгаа маа. Нэгдүгээр асуудал бол ингээд зэрэглэл 1 2 3 гэдээ хуваацсан. Энэ зэрэглэлүүдийн томьёол нь багхгүй 7-9. Төслийг байгаль орчинд төжүүлэх нөлөөлөл зар хүрээ төсөл хэрэгжих газар нутгийн байршил хүчин чадлыг харгалзан дараах байдлаар ангилна гэд 7-9-ийн 1 зэрэглэл 1, 7-9-ийн 2 зэрэглэл 2, 7-9-ийн 3 зэрэглэл 3 гэж ангилцсан. Ямар ч томьёол багхгүй. Зэрэглэл 1 нь ямар газар нутаг, ямар цар хүрээнд яах юм бэ гэдэг нь тодорхойгүй. Яаж шийдвэрлэх нь ойлгомжгүй байдалтай нэгдүгээр асуудал. Хоёрдугаар асуудал зэрэглэл 1, 2, 3 гэж ангилчаад эндээ нөлөөлийн үнэлгээнд нэмэлт тодтгол хийх болон тодорхой хэмжээний ерөнхий үнэлгээ, наривчлсан үнэлгээтэй холбоотой асуудлуудыг аминдаа заах гэж оролцсон байгаад байна. Гэтэл менежментийн төлөвлөгөөгөө мартцсан. Менежментийн төлөвлөгөө чинь жил тутам үйл ажиллагаа явуулж байгаа хамгийн чухал нь. Гэхдээ нэгэнт ерөнхий үнэлгээ, наривчлсан үнэлгээг аж ахуйн нэгжүүдтэй ээлтэй урт хугацаанд байлгая гэж оруулж ирж байгаа бол менежментийн төлөвлөгөөгөө ч гэсэн тэр хэлбэрлэг бол оруулж өгөх ёстой. Тэр заалтаа ерөөсөө хөндөөгүй. Өөрөөр хэлбэл уулуурхаан компаниуд өнөөдөр ажил эрхлэе. Аялал жуулчлалын компаниуд ажил эрхлэе. Дэд бүтэц, барилга байшинтай холбоотой үйл ажиллагаа явуулъя гэвэл энэ менежментийн төлөвлөгөөгөөр жил тутамдаа тодорхой хэмжээнд байгаль орчинд нөлөөлөх зардал хөрөнгө мөнгөний асуудлуудыг шийдвэрлэж гарч байгаа. Гэтэл энэ дээрээ хөндөөгөө орхицсан. Жил болгон батлна. Хэрвээ тэр батлагдахгүй бол тухайн компани үйл ажиллагаа, тухайн бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа явахгүй. Ийм сөргөлдөөнтэй заалтууд энэ дотор байгаамаа. Дээрээс нь олон улсын банкны баталгаа гэдгийг анх бид нар бас Mining Week-ээр оруулж өгөөд уулуурхаан компани, бусад компаниудаас дэмжиж ийсэн. Яхаараа компани хөрөнгийг, мөнгө хөрөнгийг үйл ажиллагаа явуулах зардалт нь тусгуулахгүйгээр барьцаа хөрөнгөөр авч үлдээд идэм бэ. Банкны баталгаа гэж байгаа шүү дээ. Ялгаа байхгүй. Хэрвээ ямар нэг өрсөлдөл үүсвэл банкны баталгаагаар хангах үүрэг нь байдаг. Гэтэл энэ харилцааг тэр чигт нь орчиж байгаа. Байгаль орчны яам Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулиар төсөв бүрдүүлэх үүрэг хүлээхгүй шүү дээ. Яагаад өнөөдөр заавал аж ахуйн нэгжүүд өөрсдөө бэлэн мөнгө хөрөнгөө эргэлдүүлээд үйл ажиллагаагаа явуулаад эдийн засгийн эргэлтээ бий болгочих ёстой байтал барьцаанд авч үлдээд байгаа юм бэ гэдэгтэй холбоотой асуудал байгаа. Тэгээ энийг шийдээгүй. Уул нь бол энэ хуулиар илүү тодорхой болгож өгөх ёстой. Өнөөдөр төр олон иргэний хооронд олон зөрчилдөөнтэй асуудлууд бий. Энэ зөрчилдөөнийг шийдвэрлэж чадахгүйгээр оруулж ирж байгаа. Зүгээр нэг ганц хоёр үгсгийнх нь өөрчлөлтийг хийх хэлбэр дээр 14, 15. Яг орон нутагт амьдарч байгаа иргэд энэ төслийн нөлөөлөлд өртөх иргэд танилцуулаад санал авах ажлыг зохион байгуулалтыг оруулсан. Энийг нь наривчлсан үнэлгээний тайланд тусгасан эсэх үнэлгээний шинжилгээ хийсэн шинжээч мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн төслийг хэрэгжүүлэх хэсэг асуудлыг шийдвэрлэнэ гэж заасан. Нөгөө сөргөлдөөнтэй байдал багхгүй. Эцэслэн шийдвэрлэгдээгүй. Ийм л байгаа. Тэгэхээр энийг бол дэмжих боломжгүй гэж үзэж байгаа. За Батэрдэн гишүүн асуулт асуугаагүй үг хэллээ те.